За хоёулаа өмнө нөгөө санхүүгийн музей дотор Герман канцлерийн сонин түүхийн үзүүрийг надад тайлбарласан. Тэндээс нийгмийн даатгал гэдэг зүйлийг тэр хүн үүсгэсэн. Тэгээд тэр нийгмийн даатгалын ачаар үйлдвэрийн ажилтнууд нь үйлдвэрийнхээ эзэн болох боломж бүрдсэн тухай хоёулаа өгүүлж ирсэн. Яг ийм боломж Монголд бүрдээгүй учраас та тэтгэврийн реформ гэдэг зүйлийг ярих болсон уу? Эсвэл өөр олон шалтгаан бий? Тийм, олон шалтгаан байна. Жишээлбэл ер нь ингээд 3.5 сая хүнтэй улсын чинь баялаг нь магадгүй одоо 100 хүнд төвлөрөөд удаан явах юм бол энэ иргэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Тэгэхээр эдийн засагч, аливаа эдийн засагч хүний хамгийн чухал асуудал бол яаж чинээлэг дундаж ангийг гаргах вэ? За баялагийг одоо тэгш хуваахгүй л дээ. Яаж шудраг хуваарлах вэ гэдэг ийм одоо тэр чин тогтолцооны асуудал. Тэрнээс одоо манай ахны бодоод байгаа шиг ингээд айгүй мундаг ерөнхий сайд гарч ирсэн ээ. Баячуудыг дээрэмдээд одоо нэг шилийн сайн шиг, Робин Гуд шиг тий. Тэгээд тэрийг ингээд тараагаад хүмүүст өгнө. Тэгэхээр тэр чин тэр юм чи өөрөө маф болж шүү дээ. Тэгэхээр баялагын хуваарлтыг бол хүн хийж болохгүй. Засгийн газар хийж болохгүй. Энэ систем хийдэг. Тэр систем маань өөрөө хөрөнгийн захтай хошиж ажилтдаг энэ одоо тэтгэврийн сан багт. Тэгэд энэ нөгөө Монголын топ 100 компани маань хувьцаагаа хөрөнгийн бичгээр гаргаад тэрийг нь Монголын одоо ард түмний бүрдүүлсэн тэтгэврийн сан очиж одоо хувьцааг нь худалдаж аваад ингээ явандаа одоо 10-20 жилийн дараа ихэд топ 100 компани чинь эцэст нь дийлэнх нь Монголын ард түмэн болоод өрч нөгөө тэтгэврийн сангаараа дамжуулаад. Тэгэхээр энд ямар нэг дээрэм явгүй явсангүй. Тэр одоо 90 оноос компани байгуулад явсан залуучууд ч одоо 60 хүрчиж байна. Шударгаар сайхан үнэлүүлэл хөрөнгийн бирж дээр үнээр нь л гаргачихж байгаа байхгүй юу? Ерөөсөө л ийм л асуудал. Тэр хүмүүст өөрсөнд нь тэр одоо компани бирж дээр гарахгүй байх сонголт нь байна. Гэхдээ сүүлийн 400 жилийн хөрөнгийн засгийн түүхийг харахаар хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан компани л амьд үлддэг. Нөгөө нэг өвөөгийн байгуулсан компаниг ачнаар нь 3 дахь үе дээр нь 80% гэсэн баха магадлал дампууруулдаг гэдэг ч тэр байхгүй. Хувьцаат компани ч тийм байхгүй. Дандаа мэрэгжлийн гүйцэтгэх захирал, мэрэгжлийн төлөөлөл өдөрт зөвлөлтөд явуулдаг учраас одоо тэр 90 онд үүсгэн байгуулсан гэр бүл бол тухайн компанийнхаа 10%, 30% үлдчихэж болж байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагч болоо явж байна. Бизнесийг залж чиглүүлж удирдна гэдэг чинь өөрөө тэр хөрөнгийн захын ажил болгоод хайчиж байгаа байхгүй. Яг энэ саяны хэлсэн зүйлтэй ингээд бодоход тэтгэврийн сантай баялагийг шударгаар хуваарлах асуудал холбогддог шалтгаан миний зүгээр ингээд би зүгээр санхүүгийн айхтар гүнзгий мэдлэгтэй хүн биш. Гэхдээ тэтгэврийн шимтгэл гэдэг зүйл бол маш олноороо сахилга баттайгаар хоригдлуулж болох юм үйлдэл юм шиг харагдсан л да. Тэгээ тэр утгаараа Монголд хамгийн том одоо мөнгөний төвлөрлийг тэтгэврийн сан үүсгэж чаддаг учраас санхүүгийн зах зээлтэй холбогддог. Яг зөв. Та ерөөсөө яг зөв хэлчихлээ. Ерөөсөө ингээд топ 100 компани эзэдтэй уулзахаар одоо манай бас төрийн зарим хүмүүс буруу төсөөлд юм шүү. Тэдэртэй уулзахаар яг үнэндээ юу гэдэг вэхээр хувьцаагаа бирж дээр гаргамаар байна. Энэ одоо баялагаас ард түмтэйгээ хуваалцмаар байна. Тэгтэл би хувьцаагаа гаргахаар энэ 50 тэрбум 100 тэрбумар чинь авахын алга байна штэ гэдэг асуудал ярьдаг. Баруунд бол яадаг вэхээр одоо том групп одоо жишээ нь Mobicom гэж ярил л та. Mobicom хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад ирэхэд нь авдаг хамгийн том хөрөнгө оруулагч нь тэтгэврийн сан байдаг. Яг тэр тэтгэврийн сангийн чинь сая гаруй монгол хүмүүс одоо сар болгон цалингаас 20% төлж шít. Ажилтны 10%, ажил олгогчийн 10% гээд 21% төлж шít. Сар болгон. Тэгэхээр сая хүний мөнгө гэдэг чинь одоо жилийн бараг тэрбум гаруй доллар болж байна. Тэгэхээр энэгээр одоо тэрбум доллараар хэдэн Mobicom-ыг авах уу гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр энэ талд одоо нөө Монголын засгийн газар ч юм уу хин нэг ерөнхий сайд нэг юм шилийн сайн эрийн одоо тоорой бандийн дүр тоглоол нэг ард түмэнд одоо баячуудыг яаж байгаа юм шиг юм бол гэтэл тэр баян хүн гэдэг чинь өөрөө тэр бизнесийг босгосон мундаг оператор менежер хүн тэр үнийг ерөөсөө дээрэмдэж ч юм уу айлгаж болохгүй. Айлгаад тэр хүн чинь мөнгө аваад явчих штэ. Тэгэхээр нөө зөв шийдэл нь юу гэхээр тэтгэврийн реформ хийнэ гэдэг маань энэ тэтгэврийн санд цуларж байгаа мөнгөөрөө топ 100 компанийнхаа хувьцааг авчаач л гэдэг байгаа байхгүй юу. Одоо чинь за Mobicom гэдээ ирсэн юм чинь жишээ авъя л да. Одоо Mobicom дампуурах эрсдэл байна уу?
Mobicom ашиггүй ажиллах эрсдэл байна уу? Тэ? Тэгэхэд төрд бид нар тэтгэврийн сангийн мөнгийг өгснөөр өнөөдөр хичнээн банкнд хийгээ алдчихв. Одоо 90 оноос хойш ярил л да. Дампуурсан бүх банкнд манай тэтгэврийн сангийн мөнгө явж идэг байхгүй юу? Тэгэхээр төрд тэгж ард түмний тэтгэврийн мөнгийг өдөрдүүлснаас Mobicom-ийн хувьцаа олгочоо суужсэн дээ шүү дээ. За тэгвэл хувьцаат компани болж байгаа буюу өөрийн бий болгосон баялагийг шударгаар хуваарлах санаачлагтай байгаа аж ахуй нэгж бизнесүүдийн хувьд бол харахад тийм байдаг юм байж. Нөгөө талаараа надад тэтгэврийн шимтгэл юу гэж харагдсан бэ гэхлээр хоёулаа өмнө мөнгөний тухай ярихад хүн бол ер нь хуримтлал үүсэх бас зам төлөв суулгах гэж нэлээд юм болдог. Энэ цалингаас нь албадан авч байгаа. Дээр нь нөгөө осол гэмтэлд орсон тохиолдолд ажил олгогчоос өгч байгаа хариуцлагын тэр хувь шимтгэлийг албадан байдлаар хуримтлуулж байгаа нөгөө хүнийг хуримтлалтай болгоход зам төлөвийг суулгахад айгүй төлөвлөж өгж байгаа шиг харагдсан. Ерөөсөө энэ макро эдийн засгийн ухаанд бас манай Монголын компаниуд бас сургуулиудад заахгүй байна. Ер нь нэг сумаар 7 тулаад бууддаг. Нэг сумаар 7-оос цөөн туулаад буудаж байгаа бол тэрийг эдийн засгийн бодлого гэж нэрлэхгүй, стратеги ухаан гэж нэрлэхгүй. Тэгэхээр энэ тэтгэврийн реформ гэдэг чинь нэг талдаа энэ топ 100 компанийг ард түмэн эзэмших боломж. Хоёрдугаар таны хэлдгээр хувь хүн өөрийн гэсэн одоо хоримтлалтай болох. Тэгээд Монголын үндэсний тэтгэврийн сан нь орж ирээд бирж дээр хувьцаа авахар хөрөнгөний зах нь хөгжинэ гэдэг. Ингээд одоо хичнээн үр ашиг манай эдийн засгт авчирж байгаа юм одоо бүүм мэд. Гэтэл одоо өнөөдрийг хүртэл энэ тэтгэврийн реформыг хийхгүй сууж байгаа байхгүй. Тэгээд тэтгэврийн реформоо одоо сүүлдээ бүр тэтгэвэр нэмэх гэж ойлгоцсон. Тэтгэвэр нэмхийгээ тэтгэврийн реформ. Тэтгэвэр нэмээд яах юм бэ? Угаасаа сар болгон 20% төлж байгаа хуримтл болгоод өгөөч л гэдэг. Тэтгэврийн реформ хийхгүй байгаа шалтгаан нь сая хоёулагийн ярьсан тэтгэврийн сан буюу тэр нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болж хувирдаг гэдэг утгаар боддороо мөнгө хэлбэр байж ах ёстой тухайн асуудал юм байна гэж би бол ойлгоод байгаа. Гэтэл тэр нь байхгүй болохоор одоогийн тэр засаг тэтгэврийн реформ хийж чадахгүй байгаа гэж ойлгож болох уу? Яг уу шалтгаал л да. Одоо жишээлбэл тэтгэврийн сан алдагдaltaй байна гэж ярьж байгаа. Нөгөө одоо жишээ нь та бидний үеийн залуучуудын төлж байгаа мөнгөийг чинь бидний аав ээжийн үеийнхний тэтгэврт одоо хуваарлаад байна шүү дээ. За яагаад ийм алдагдaltaй байдалд хүрсэн бэ гэхээр бидний аав ээж бол сард 400 төгрөгийн цалин авчихсан. 400 төгрөг шүү дээ. Гэтэл одоо Монголд дундаж цалин 2 сая 300 мянган төгрөг байна. Тэгэхээр 400 төгрөгийн цалин аваад 20% гэхээр сард 100 төгрөгийг тэтгэврийн санд төлдөг байсан хүмүүст магадгүй сая төгрөгийн тэтгэвэр өгөөд эхлэхэр чинь инфляцийн асуудал. Тэгэхээр 90 онд бид нар шок хэмжлэгээ гэж буруу юм хийгээл төгрөгийнхөө аншиг долларын эсрэг 1000 дахин суллаад дэлхийд ийм улс байхгүй шүү дээ. Ингээд жил болгоно төрн баялагын хуваарлт хийх гэж байгаа нэрээр төгрөг хэвлэдэг. Төгрөгийн аншин сулраад одоо өнөөдөр 3600 болоод явж тийм үү. Тэгэхэд одоогоос 2012 онд 1200 байсан. 1200. 2012 он гэдэг чинь бас одоо чөлөө зах зээлд шилжээд 22 жил болцсон хугацаа. Тэгэхэд 22 жилийн дараагаас эхлээд дахиад 3 дахин 1200 3600 болгоод ингэ явчихар чинь нөгөө хизээч дуусшгүй хар нөх рүү орчих. Сансрын нөгөө хар нөх гэдэг бүх юмыг сурдаг юм ёроолгүй сав шиг юм байдаг шин. Ийм юм руу ингээд уус оруулчих. За энийг хийж ихэр үе үеийн засгийн газрууд л хийж. За засгийн газар гэж юм бэ гэхээр популист ерөнхий сайд. Одоо дараагийн сонгуулиар сонгогдохын тулд баахан мөнгө тараана. За хэрэгтэй хэрэггүй цалин нэмнэ, тэтгэвэр нэмнэ, зээл тэглэн, ямааны мөнгө өгнө, тийм чимний, ийм чимний гэд түмэн мөнгө одоо тэр 8% зээл нөгөө газар тариалан дэмжих зээл, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл гэд өөрсөндөө зориулж ингэж маш их мөнгө хэвлээд нөгөө төгрөг гэдэг юм чи хэвлээд нийлүүлчих тэр зэрэг төгрөгийн анш суларч. Төгрөгийн анш сулраад хахаар эргээд тэтгэврийн сан маань байнга алдагдaltaй. Тэгэхээр энийг яах ёстой вэ гэхээр шийдлийг нь бол бид нар засгийн газрууд ер нь бол хэлдэг. Одоо орж ирж байгаа одоо бидний үеийн залуучуудын тэтгэврийг нь өөрөх нь нэрээр хуримтлал болгоо. Өмнөх үеийн алдааг бол нэг 7-оос 8 жил бол төсвийн алдагдал үүрч байгаа төл гэж. Тэгжээж нөгөө цоорхог нөх болохоос ш. Энд цоорсон гэдэг нэг гоё байгаагаасаа тайрж аваад урт тормоогоороо хойдох нөхөн гэдэг шиг ингээ явахаар бүр сүүлдээ нөгөө сарампай болж уржихгүй дийлнэ. Тэгэхээр бид нар 7-8 жилийн хугацаанд төсвийн алдагдлаараа төлөх ёстой юм байна.
Тэгэхээр төсвийн алдагдлын хэмжээг нь бол мэдэхгүй. Та мэдчихэж магадгүй. Тэр хэмжээ гэтэл үр ашиггүй зарцуулсан элдв хангаа зарлагуудтай харьцуулахад энэ ер нь хийчиж болохоор ажил байсан уу? Хийчих штэ асуудалгүй. Одоо нэг жилдээ 500 тэрмээс нэг их найд төрөний асуудал яригдж байгаа. Тэгэхэд бид нар одоо 500 тэрмаар юу лээ тэтгэврийн зээл тэглээ хийчлээ. Гэхдээ тэгээ эн чинь одоо хүн зээл өөрөө авсан юм чи одоо дахиад тэглэнэ гэдэг чинь үгүй. Ингээд ийм улс төрийн оноо авах зорилгоор ард түмний өөртөө оноо авах гээд ард түмний мөнгийг хэвлж буцааж ард түмд тараагаад байгаа байхгүй юу? Эн чинь л өөрөө одоо бүтлгүүтсэн арчлал, дүр эсгсэн ардчлал гэдэг байгаа чинь шүү дээ. Тэгэхээр сая та хэллээ. Одоо бидний төлж байгаа тэтгэврийн мөнгө өөр дансанд буюу бидний нэрийн дансанд байрших учиртай маа гэлээ. Гэтэл таны хэлснээс зүгээр сая бодогдоход сонгуул болоход энэ талаар дуурах ёстой насных нь сонгуулаа өгдөг юм биш үү баг. Тийм. Яг тэгэл ер нь нөгөө нэгэнт одоо тэгэл бүтлгүүтсэн юм чинь одоо сая тэгээд Эрдэнэс 5-7 ноогдол ашиг хишиг гээл тараагаад байгаа байхгүй юу? Яах юм тэгээд тэр чинь 500 тэрмийг л тараагаал байсан. Өөр 600-700 тэрм тараагаад тэр чинь боловсролын реформ хийчих мөнгө гэж байгаа байхгүй юу? Эсвэл нэг сайхан одоо том их сургуулийн кампус бариад химэл оюун ухааны их сургууль барьчих мөнгө шүү дээ. Тэрийг одоо хүн болгонд 200 мянган төгрөг өгөөд 200 мянган төгрөгөөр одоо авдаг гэж юм юу ч байдгийг цаас болгож хайчаад өөрсдөө. Тэгээ яг өөрсдөө тэгэхээр их гой сонгуульд ялна л гэж бодоод тах шүү. Одоо тэгээ ард түмэн дээр 200 мянга ч аваад угаасаа тэрийг тоохчихгүй. Тэгэхээр энэ 500 тэрбум гэдэг чинь маш том нэг төсөл хийчих мөнгө байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хэвлээл тараагаад л байгаа л асуудал. За. Тэтгэврийн реформыг санаачилсан хүний хувьд асуух та энийгээ ер нь ямар дараалалаар хийн гэсэн төлөвлөгөөтэй байсан бэ? Ер нь яг олон нийтийн юу үсгээд awareness буюу олон нийтийн ойлголт үүсгээд тэгээд төр зэсг рүү жоохон судалгаа юмнууд шийдээд ингээд явъя гэсэн. Тэгээд 2019 онд нэлийн хүчийг авсан. Одоо 7 жилийн өмнө. Тэр үед хийчигээд ярихад бас хувийн салбарын нөхдүүд өөрсдөө буруу. Энэ улсын тэтгэврийн санг бид нар удирдна гэж ярьж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс. Тэнгууд төрийн ордонд ямар юм ярьж байгаа. Энэ ганц зөрөг тэтгэврийн реформ санаачлаад энэ улсын тэтгэврийн сангийн удирдлагыг авах гэж байгаа юм гэж. Угаасаа болохгүй шүү дээ. Юу гэж тэрний удирдлагыг хувийн санд өгч огт болохгүй. Хувийн компанид өгч өрөөсөө болохгүй. Тэгээ бүгдээрээ шоронд ордсон байгаа зү. Иймэрхүү байдлаар манай одоо энэ санхүүгийн салбарын өөрсдөө бас ингээ реформыг унгаадаг. Хувь хүний шунал хөдлөөд шүү дээ. Бид анханасаа тэтгэврийн реформ ярихдаа хэзээч бид энд одоо оролцож эндээс тодорхой ашиг хүртэнэ гэж бодоогүй, төсөөлөөгүй. Тэгвэл тэр чинь реформ биш болчихно. А энэ тэтгэврийн одоо хөрөнгөний зах руу орж байгаа тэтгэврийн сангийн мөнгийг бол Монгол банк удирдах хэрэгтэй. Яагаад тэгэхээр нэгдүгürt дэлхийд ийм жишг байдаг. Хоёрдугаарт Монгол банк бол засгийн газрын харьяаны төсвийн институт биш. Улсын хурлын институт. Тэгээ Монгол банк өөрөө санхүү эдийн засгийн хүмүүс суудаг учраас тэнд нь хөрөнгө оруулалтын менежментийн нэгж байгуулаад тэтгэврийн сангийн мөнгө өгчнө. А Монгол банк өөрөө харж агаад хөрөнгөний биш дээр байгаа одоо Монгол улсын хамгийн үр ашигтай компаниуд хувьцааг авал цуглуулаад эхлэн баг. Тэгэл нэг жилд 200 тэрбум 300 тэрбум гэдээ явхад 20 жилийн дараа чинь топ 100 компани сая шагнал авч штэ. Топ 100 компани сквадрын талбайд аваа шагнал гарч чинь. Тэгэхээр тэн дээр бирж дээр хувьцаа гаргасан 10 компани л байна гэж байгаа байхгүй юу? 90 компани одоо нэг гэр бүлийн өмч гэж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр чин дэлхийд ийм улс байхгүй шүү дээ. Би Америкийн топ 500 компанийг судалж үзэхэд 495 хувьцаат компани байгаа шүү дээ. 5 компани дотроос 3 нөхөрлөл байгаа юм. Олон одоо ажилчид нь эзэсэн юм шүү дээ гэсэн. Гэр бүлийн компани 2 л байгаа шүү дээ. Америкийн 500 одоо топ компаниас шүү дээ. Тэгэхээр энэ яагаад ингэж байна гэхээр биржтэр том корпорац нь биржтэр байгаад нийт ард түмний эзэмшдэг улс чинь эдийн засгийн хувьд үндэсний аюулгүй байдал хангагддаг байхгүй юу? Тэрс нэг 30 мө 40 гэр бүл ингээд улсын эдийн засгийг бадчих дээр зэрэг тэр 30 40 хүн чинь дараа нь яах юм? Одоо бол яг хөтэ эхний генерац манай одоо 90-ад оны ах нар гэдэг юм уу те? Эдгээр бол бас мундаг улсууд сайн явж шít. Болж байна. Зөвшөөрж байна те? Ард түмэн зөвшөөрж байна. Гэтэл эдний хүүхдүүд, эдний ач нарын үе дээр яах юм?
Одоо эн чинь баг ерөнхий сайдаас илүү их мэдлэгтэй хүмүүс гарч ирнэ шүү дээ. Том группийн эзэн гэдэг чинь. Тэгээ нөгөө үндэсний тусгаар байдал алдагддаг. Тэгээд эргээд нөгөө Венесуэл шиг Уго Чавес гэж ярьдаг тий харамсалтай ийм жишээнүүд гардаг. Тэгээд нөгөө үндэснийхээ баялаг бүтээгчдийг эргээд дээрэмддэг ийм асуудал гардаг байхгүй. Яг тэгэхээр нэг талд нь 3 сая 500 мянган ядуу хүмүүс. Энэ талд нь 30 баян гэр бүл байлгаад одоо компьютерт AI-д өгөөд явуул гэж байхгүй. За 5, 10 жил, 20 жил, 30 жилгээ явахад хувьсал гардаг л байхгүй. Тэрийг л тэгэхээр энэ том бизнесмэнүүд чинь өөрсдөө бас энийг ойлгоод би бол ихэнхдээ нь уулздаг. Харин тийм ээ ганцхан одоо компани бирж дээр гаргачаа, наадах чи ойлгож байгаа. Тэгээ Италид гэлдэхэд Медичигийн гэр бүлийг ч одоо 100 жилийн хугацаанд 3 удаа алж хадаад хөөжж байгаа шүү дээ. Флоренцээс нь. Би тийм болох нь тодорхой байхгүй юу да. Тэгэхээр энэ тэтгэврийн сангаар нь дамжуулаад ард түмэн чинь өөрсдөө миний тэтгэврийн одоо та бүхэн өнөөдөр сар болгон 20% төлж шүү дээ. Энэ мөнгө чи одоо манай энэ одоо юу гэдгийг хаан банкны гэдэг юм Mobicom-ийн хувьцаа болоод хувираад байгаа гэх юм бол ард түмэн чинь өөрөө бизнес эрхлэгчтэй энэ шунхаа улс төрчдөөс хамгаалдаг байхгүй юу. Тэгээ улс төрчид шоу хийх боломж нь хаагдаад жинхэнэ улс орны нөгөө боловсролын реформ, нөгөө дэд бүтэц, нөгөө эрчим хүчнийхээ реформыг хийхээс өөр замгүй болдог шүү дээ. Тэгэхээр зарим улс оронд нөгөө том компаниудыг хувьцаат компани болохыг одоо хүсдэг гэх юм уу, шаарддаг гэх юм уу, тийм зүйл болдог. Гэтэл таны хэлснээр манай том гэр бүлийн гаралтай компаниуд бол олон нийтийн компани болох сонирхлоо айлэрт илэрхийлсэн байгаа юм байна. Тэгэхээр энэ зүйл бол тэтгэврийн реформын нэг зайлшгүй муу юм биш үү? Мөн. Манай одоо төрийнхэн хөрөнгийн бирж мэржийн тэгж андуураад байт. Компаниудыг хувьцаагаа гаргах гэдээ ятгах гэдээ яваад байхгүй. Би бол компани одоо энэ эзэдтэй бараг сүүлийн 14-5 жил ажиллаж штэ. Яагаад тэгэхээр хувьцаагаа гаргасан компани өрсөлдөөнд амьд үлддэг байхгүй юу? Би чинь мандал даатгалыг үүсгэн байгуулсан. Тэгэл би хувьцаагаа бирж дээр гаргаад мандал даатгал хамгийн том болсон. Яагаад тэгэхээр бирж дээр хувьцаа гаргачихаар маш олон мянган хувьцааг нь аваад тэр хүмүүс чинь даатгал авах болгондоо зөвхөн мандал даатгалаас бүтээгдэхүүнээ аваад нөгөө дан гэр бүлийн байгаа компани чи ялцдаг байхгүй юу? Тэгэхээр заавал төрөөс заавал хувьцаагаа гаргах гэж шаардах хэрэггүй. Тэртээ тэргүй тэтгэврийн сангаа бирж дээр оруулаад ирсэн байхад хүссэн үсээгүй ер нь 4-5 юм давуу тал үүсгэлтэй хувьцаа гаргачаар. За хэдэн мянган хувьцаа эзэмшигтэй болчихно. Тэр хүмүүс чинь дандаа хувьцаагч аав. За хоёрдугаар хэвлэл мэдээлэл дээр байнга PR-ны өгчдөг. Хувьцааны үн өслөө буурлаа ялаа илээ. За гуравдугаарт үнэгүй капиталтай болчихдог. Нөгөө банкнаас 20%-тэй зээл авдаг бол би чинь мандал даатгалыг хөрөнгөний бирж дээр гаргаал тэгэл тухайн үед 5-6 мянган үнээс 7.5 тэрбум төгрөг босгоол тэр компани дансанд орж ирэл тэр 7.5 тэрбум эргэж эргэлдүүлэл тэгэл ердөө хамгийн том даатгалын компани болгочихж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь өрсөлдөгчтэйгээ харьцуулахад ингээд маш олон давуу тал бий болоод заавал төрөөс биржидээр одоо хувьцаа гаргахгүй бол одоо тгий шүү гэлтгүүгээр ингээл тэнд гарсан л ялтгийн өрсөлдөөн. За уул уурхай байна уу, үйлчилгээ байна уу, дэлгүүр нь одоо чинь CU, GS гэдэг хоёр сүлжээ биш. Хин сайн хувьцаа гаргасан л ялна. Ер нь бол эцсийн дүндээ. Угаасаа энэ бол дэлхийн капитализмын хууль гэхгүй. Энийг ойлгохгүй манайх гэр бүлээрээ үлдэн үлдээчтэй. Тэгээ гэр бүлийн компани мөртлөө хувьцаат компаниудаа өрсөлдөд ялдаг юм уу? Тэгвэл Америкийн Fortune 500 харж чаажтэй. Топ 500 компаниас 498 л одоо олон нийтийн хүчтэй байж шээ. Өөрөөр хэлбэл энд нэг юм ганц зөрөг гэж нэг хүний бодол шинж капитализмын хууль одоо түүхэн капитализмын түүхийн цус нулимс хөлсөөр нотлогдсон юм яриад шүү дээ. Гэр бүлэрээ үлдэлтэй болно. Яагаад тэгэхээр гэр бүлийн компани бол 3 дахь үе дээр очиход 80% дампуурдаг байхгүй. Хувьцаат компани үрд ажилдаг. CEO нь болохгүй халж явуулаад дараагийн CEO. Тузын гишүүн болохгүй солиол яваад. Тэр нэг ямар нэг юм цуснаас хамаархаа бичдэг байхгүй. Хувьцаат компани бол зах зээл дээр байгаа хамгийн шилдэг хүнийг л CEO-гоор тавина. Тэрнээс тэр хамаатан садан байх, найз нөхөд байх ямар ч хэрэггүй. Тэгэхээр нэг нь ингээд сайн CEO тавихын тулд 3 сая хүнтэй зах зээлээс хайлт хийж байна. Тэг нь 3 хүүхдийнхээ нэг нь CEO-гоор тавих гэхээр ойлгомжтой хин ялах вэ те. Тэгэхээр одоо яг нөгөө нэгдүгээр генерацийн маань байна л та. Одоогийн топ 100 компани эзэд гэдэг чинь Монгол улсын бас капитализмын түүхийн дөнгөж нэгдүгээр үеийг бичсэн. Өөрөөр хэлбэл 1400 оны
Венец. За нэг залбил 1700 оны Лондон хавийн үедээ яваа амьтд шүү дээ бид нар чинь. Нэн эртний балар шугуу амьтд байхгүй юу? Тэгэхдээ энэ улсууд бол хэдэн зуун мянган хүн бизнес хийгээд тогтож үлдсэн 100 нь. Эднэр бол мундаг бизнесийн мэдрэмжтэй ухаантай гэдэг нь бол эргэлзээгүй. Эднэр үхээл дараагийн генерацаас нөгөө өстой туулын мүсийг мүлжиж долоож болсон бизнесмэний баян хүүхэд гараад ирнэ. Торгон төлбөрч өссөн хүүхэд гараад ирдэг байхгүй юу? Тэгэхээр торгон төлбөрч өссөн 10 хүүхдийн чинь бол 3 нь бол лаг юм байна. Аав ээжийн ухааныг авсан лаг байна. 7 бүтлгүүтдэг л байхгүй юу? Эний чинь Тайван, Хонконгийн статистикс харж байна шүү. Тэгэхээр эн чинь ямар мундаг бизнес сэтгэлгээтэй ард түмэн билээ те. Тэгэхээр энэ ийм статистикуудаа бид нар харж явах хэрэгтэй. Манай ах нар ч гэсэн ер нь бол энийг ер нь ихэнх нь ойлгох юм бил. Тийм ээ тийм. Би бол одоо хүндийг үзэж босгосон. За манай хүүхдүүдийн үед бол 50-50 байх баг. Тэгэхээр би хүүхдүүдэд хөрөнгө үлдээмээр гэж. Бизнес үлдээмээргүй гэж байхгүй зүг байхгүй юу? Бизнес гэдэг чинь бөөн лай. За Монголын татварын алба яаж дарамтлагдаг вэ? За шүүх, цагдаа, хэвлэл, мэдээлэл одоо энэ төр өрсөлдөөн, за хүний нөөц, хүн олдохоо байсан тий. Бүр өстө бөөн зовлон бизнес өдөртнө гэдэг бол нөгөө 10 толгойтой атгаалч мангас шиг л 20 гартай нэг гар болгондоо нэг зэвсэг өрж тулалдаж босгодог юм аа. Тэрний оронд компанийн хувьцаа гаргаад хувьцаат компани болгоод хүүхдүүдтэй хувьцаа үлдээчихье гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи эн чинь шал өөр юм болоо явж байгаа. Хөрөнгөний зах зээл хөгжихгүй байгаа талаар, хувьцаат компаниудын хувьцааны ханш өсөхгүй байгаа талаар их яригддаг л та. Тэгэхээр энэ маань нөгөө л тэтгэврийн реформ хийгдэггүйтэй холбоотой зүйл үү? Одоо барууны хөрөнгө оруулалтын сангууд бол Монголд 2011 онд баг 20 сан орж ирсэн шүү дээ. Тэр үед Монголын төр анзаараачгүй. Тэгэд одоо бүгд гараа явчлаа. За яагаад ингэж юм тэгэхээр танай тэтгэврийн чинь сан өөрөө хөрөнгөний зах руугаа орохгүй байхад бид яаж орох юм бэ? Тэгэхээр хөрөнгөний захын хөгжил гэдэг бол топ 100 компани хувьцаа гаргах тухай асуудал биш байхгүй юу? Одоо манай санхүүгийн цэцүүлэх хөрөнгөний бирж бол сүүлийн 30 жил топ 100 компани захирлуудтай л уулзаад байдаг. Хувьцаа гаргаач гэж гуугаад идэв. Тэгээ би тэрийг хэлдэхгүй. Наад бол чинь хувьцаа гаргах нь цаг хугацааны л асуудал. Хувьцаа гаргаад ирэхэд нь авах сан нь байхгүй байгаа даа шүү дээ. Тэгээд энэ тэтгэврийн реформыг хийгээч гэдэг. Тэгэхээр одоо санхүүгийн цэцүүлэх хөрөнгөний бирж, сангийн яам, Монгол банк гэдэг дөрвөн санхүүгийн институт шүү дээ. Тэтгэврийн реформогт ярьдаггүй. Тэр тогт хамаагүй мэтэр. Тэгтэл хөрөнгөнийхөө захыг яаж хөгжүүлэх вэ гэж одоо ингээд шанлаа суугаад байдаг. Яаж хөрөнгөний захыг хөгжүүлнэ, яанаа л гэж суугаад байдаг. Тэг чи ийм л ингийн. Тэтгэврийн сан хөрөнгөний бирж рүү ороод ирэнгүүт дотоодын гадаадын бүх хөрөнгө оруулагч заа дагаад ороод ир. Энэ нөгөө булгийн их гэдэг шиг юм нөхгүй юу? Хоёул өмнө нь бас нөгөө мөнгөний талаар мөнгөний менежмент номтой холбоотой бас ярьж байхад чөлөөт эдийн засгийн нийгэмд хүн хоёр агарал мөнгө олно. Нэг нь энтерпренер сэтгэлгээ, нэг нь бол хүнд ажиллаж цалин авч гэсэн. Тэнгүүт зарим нэг одоо нийгэмд цалин авч амьдрах нь энтерпренер сэтгэлгээтэй хүнтэй харьцуулахад арай бага мөнгө хөрвүүлдэг тухай бас яригдчихсэн. Гэхдээ таны хэлснээр хөрөнгөний зах зээл нь хөгжсөн газар, тэтгэврийн сан нь хөгжсөн газар хаана ажиллахаас, хүнд ажиллахаас, цалин авч ажиллахаас үл хамааран сайхан амьдрах боломж тэнд бүрддэг юм байна шүү дээ. Ерөөсөл хөрөнгөний зах чинь нөгөө баялагын хуульт өгч. Яа тэгэхээр одоо өнөөдөр за 4-р цахилгаан станцд инженер хийдэг залуу. За мэрэгчлэрээ их сайн ажиллаад бас гайгүй цалин авчдаг. Тэнгүүт энэ мөнгнөөс хуримтлал үүсгээд хөрөнгө оруулалтын сангаар дамжаад одоо жишээлбэл Mobicom, Unitel, за Хаан банк, Худалдаа хөгжил, Голомт банк, Хас банк, за магадгүй Мандал те. За магадгүй одоо Апу гэдэг юм. Ингээд тэрийг бол Warren Buffett хэлж байгаа. Immortal companies гэж байна. Үхшгүй мөнхийн компаниуд гэж нэрлэж байгаа. Түүхээр хүн гэж байвал яах нь гар утсаар ярина, банкар үйлчлүүлнэ, даатгал аавна. За RPO тийм үү. Ийм компаниуд руу ингээ хийчдэг. За давхар нөгөө тэтгэврийн санд төлсөн 20% чинь дахиад хөрөнгөний зах руу орчих. Тэгтэл ингээд жил болгон сая хүн ингээд тэтгэврийн мөнгө төлж байна. Жил болгон хоримтлал үүсгэхээр нөгөө vicious cycle эсрэг virtuous cycle буюу өссөн цикл үүсэж байна. Ингээл байн хувьцааны үнэ өснө. Гэхдээ тэр нь өөрөө шудраг өсөлт байна л да. Өнөөдөр Монголын хөрөнгөний бирж дээр байгаа компаниудын хувьцааг үзэхээр ингээд гадаад хүмүүс гайхаж шогширж байгаа байхгүй.
Хөөе нүд яасан хямдхан үнэлэгдсэн юм бэ? Бүр цаас шиг байна шүү дээ гэж. Тэр компаниуд үнэхээр мундаг ажиллаж байна. Монголын одоо бирж дээр байгаа. Гэтэл Монгол улсын нэр хүнд ийм одоо ааглаа яваа байхгүй. Ийм муухай байхгүй. Монгол улс руу зүглээд хэрэггүй гэдэг. Тэгэхээр ингээд бид зөв үнэлэхэд одоо ч яг өнөөдөр тэтгэврийн сан хөрөнгөний бирж рүү орж ирээд тэнд байгаа топ 20 компанийг авахд арбитраж хийх гэж. Арбитраж гэдэг бол юмыг байх ёстой үнээс нь хит хямдаар авч үнийн асар их одоо ашиг болохыг арбитраж гэж нэрлэдэг. Тэгэхээр өнөөдөр Монгол тэр боломж нь байна. Өнөөдөр шууд тэтгэврийн сан дээр 700 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байгаа юм билээ. Тэрийг яг өнөөдөр учрал ерөнхийсэд хөрөнгөний бирж рүү оруулж ирээл топ 20 компани ингээд авахд зүгээр зохих үнэндээ хүрэхэд л тэнд нугарч байгаа байхгүй юу ерөөсөө. 700 тэрбум чинь 1.3 их найд болж өсөх боломжтой л байгаа байхгүй үнэлгээгээрээ. Маш гоё хямдаар үнэлэгдсэн юм л гоё л үү. Тэр 700 тэрбумын худалдаа авалт хувьцааны үнэнд нөлөөлөх үү? Хэрвээ тийм үйлдэл хэрэгдлээ гэж бодвол нөлөөлнө. Гэхдээ хувьцааны одоо эхлээд нөгөө ашигт тэтгэврийн санд илүү гаргахын тулд блок трэд гэж ярьдаг. Блок хэлбэрээр бөөний 8 байдлаар ингээд хийчдэг байхгүй. Тэрээс ингээд өдөр болгон 100 саяар авах юм бол дорх нь өснө л дөө. Зөв. Тэтгэврийн сангийн хууль батлагдаагүй энэ реформ хийгдээгүй байгаа ч гэсэн зарим бизнесийн аж ахуй нэгжүүд яг энэ зарчмаар ажилтнуудынхаа нэр дээр хуримтлал үүсгдэг юм жишг бас байх шиг байна тий. Ингэж байгаа компаниуд байна уу? Мандал жишээлдэг дүү. Бага одоо манай мандал хуримтлал гэдэг хөрөнгө оруулалтын сан чинь одоо хувь иргэдээс мөнгөний татаж хөрөнгөний зах руу оруулахаас гадна компаниудтай гэрээ хийгээд компаниудын тухайн компани өөрийнхөө ажилтнуудыг хуримтлалтай болохыг хүсэж шүү дээ. Яг тэгэхээр 5 жил 10 жил ажилласан чинь ажилтнууд нь ямар ч хуримтлалгүй байхаар чинь ямар ч одоо бизнесмен сонин санагдаж байгаа байхгүй. Би одоо чамд уулна гайгүй цалин өгсөндөө 10 жилийн хугацаанд чи яагаад хуримтлалгүй байд юм бэ гэдэг асуудал яригддаг. Компани эзэн компани захирал буруутай юм шиг болчдөг байхгүй юу. Тэгэхээр ингээд манай мандал хуримтлал дээр ийм ажилтнад зориулсан хуримтлалын сан гэж бас давхар үүсгэж ажиллаж байна. Ийм жишээнүүд зөвхөн манай дээр гэлтгүй бас гадуур зөндөө байна. Тэгэхээр тэр компани нөгөө хуулиар төлөх ёстой 11% дээр нэмээд мөнгө төлж ирэх гэсэн үг. Тий, нэмээд. Нэмээд одоо ажилчдаа цалингийнхаа 5% хийчихээ тэгвэл компаниас нэмээд 5% хийяач гэдэг юм уу. Ийм юунуудыг санал болгож байна. За тэр бол тэгэхээр бас их сайхан сэтгэл гаргаж байгаа зүйл байна. Ер нь тэтгэврийн сангийн мөнгийг өсгөх боломж нь хувьцаа санхүүгийн зах зээл дээр л байдгүй өөр олон боломжууд байдаг. Ер нь бол тэтгэврийн сангийн мөнгөний чинь 60-аас 70% нь хувьцаар явна. За 30-аас 40% нь бол бонд руу орж байгаа. Бонд гэдэг маань тогтмол өгөөчтэй. Ер нь бол урт хугацаанд хувьцаанаас олох өгөөж бол бондынхоос дандаа өндөр байдаг. Гэхдээ хувьцааны үн бол өснө буур. Тэр оронд ингээд тэсэд байж ах хэвээр. Тэр санг за Монгол банк удирдна гэсэн. Гэтэл сүүлд зарим хүмүүсийн подкастыг сонсож байхад тэтгэврийн сангийн тодорхой хувийн хөрөнгө оруулалтын сангууд удирдах тухай юм яригдээд байсан. Энэ арай өөр хуулийн төслийн бас нэг драфт нь явж байгаа юм болов? Энэ бол тэтгэврийн одоо улсад төлж байгаа 21% гэдэг байгаа шүү дээ, тий? 21-өөс 23% гэдэг байгаа. Тэрэн дээрээ нэмээд одоо бас хувийн тэтгэврийн санд хүн мөнгөө хийж болно гэдэг зохицуулт явж байгаа юм. Гэхдээ тэхийн тулд тэр хүн татврын инцентив өгөх ёстой л доо. Зөв. Тийм тэгхгүйгээр зүгээр нэмж хийж болно гэдэг. Одоо манай бас нэг ийм төрийн бас нэг буруу хандлага байгаа юм л да. Бизнесийг дэмжиж гэдэг чинь хууль гаргая гэж байна. Тэгснээр хуулийн дээрээ тэгж болно гэж заагаад байгаа байхгүй юу? Угаасаа л болж л байгаа шүү дээ. Угаасаа л Монгол улсын үндсэн хуулиар хуулиас хориглоогүй зүйлийг бол зөвшөөрнө л гэдэг зарчимтай шүү дээ. Өмнө нь коммунист төр байхад бол төрөөс зөвшөөрөл өгөөгүй бол бүх зүйл хориотой байсан. Тийм биз? Чөлөөт арчилсан ийм улсад ороод ирэхээр яа гэхээр хуулиар ингэж болохгүй шүү гэснээс гадуурх юмыг бол чи хий гэж. Тэгэнгүүт одоо нөгөө коммунист нөгөө 1970 оны сэтгэлгээтэй залуучууд их хурлаар зөндөө байна л да. Уг нь одоо харахад 80 хэдэн он төрсөн харагдаад байгаа юм. Тэгэхээр яагаад тэр коммунизмын одоо сүнс сүлд шингэсэн тууж явдаг юм те? Тэгэд хувийн тэтгэврийн сан хийж болно гэдэг хууль хийх юм гин. Тэрийгэ тэтгэврийн реформ гэж нэрлэх юм гинэ. Тэгэхээр ч одоо ямар юм реформ? Угаасаа одоо хоёлоо одоо чинь нэг за хоёлаа
гэрэлд одоо нэг цалингаас 10% тавьчих. Энийг хувийн тэтгэврийн сан гэж нэрлэчих. Тэгээ бирж дээр очиж хувьцаа авчих. Хориглоогүй болж л байгаа шүү дээ. Ямар асуудал байна тэр яагаад болохгүй гэж тэгэж тэ. Тэтгэврийн реформ хийгдснээр хүмүүсийн энэ санхүүгийн боловсрал гэдэг юм өсөх үү, нэмэгдэх үү? Нэмэгт нь яагаад тэгэхээр хүн чинь миний тэтгэврийн мөнгө хаачиж өгöd харахаар таны тэтгэврийн мөнгө чинь топ 100 компани хувьцаа болоод хувирсан шүү дээ. Тэгэхээр бүх хүн топ 100 компанийнхаа санхүүгийн тайланг нь уншиж эхэлнэ. Тэнд төрөөс ямар дарамт тентэр ирээд байгааг нь сонирхож эхэлдэг. Одоо жишээ нь топ 100 баяны нэгийг бариад шоронд хэлэх чи ард түмэн алга таших гэдэг шүү дээ. Тэрнээс чи нэг популист ерөнхий сайд гарч ирээд одоо нэг одоо Робин Гуд юм уу хашин юу л Торо банд юм уу хашин шилийн сайн дээрэмч юм те нэг малын улгаач шиг юм гэж болж шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө буруу байхгүй юу? Яа тэгэхээр энэ нөгөө топ 100 чинь баялаг бүтээдэг шалгарцсан юм хүмүүс шүү дээ. Бид тэр хүний 20% авчий гэж. Ард түмэн тэтгэврийн сангаараа дамжуулаад. Тэр хүн хагас бүтэн сангүй өгөх гэж байгаа юм шиг ажиллаг. Гэхдээ ард түмний төлөө ажиллаж эхлээд дээ шүү дээ. Тэгэхээр нөгөө хоёлаа нэг ихтэй Чингис хааныхаа тухай ярьж хахад үеийн үед Борч жанжин мухлаа зэв зэлэм сүбэдэ төржил байдаг юм байл төрдөг юм байна. Тэрийг Тэмүүжин олж хараад Борч гээд залууг мянгат малчин нахуу байны хүү нахуу аавынхаа малыг өсөхийн төлөө ажилуулахыг болиулаад ард түмний төлөө ажилуулчих жоо байхгүй юу? Өнөөдөр яг тэр зэв зэлэм сүбэдэ Борч чинь байна. Топ 100 хэлбэрээр ингээд 36 жилийн чөлөөцхийн шалгарлаар шалгарсан ингээд ёстой аимшигын одоо шүдэ хурцлцсан чон шиг юмнууд байж байгаа байхгүй юу? Энэ хэд чинь яг өнөөдөр та бүхнийг яриад сууж хорон зөвхөн өөрсдөө төлөөлөл ажиллаад байгаа байхгүй юу? Яг бол Монголын төр хизээч энэ улсуудын хүчийг ард түмний төлөө ашиглая гэж бодоогүй учраас. Яаж ард түмний төлөө ашиглах вэ гэхээр за та хэд маань хувьцаагаа бирж дээр гаргачих гээл тэтгэврийн сангаар очиод одоо чинь хаан банкны ч юм уу Mobicom-ын 40% авчий л да. Тэгэл тэр Mobicom-д ажиллаж байгаа монгол залуучууд тэрний гүйцэтгэх захирал тэр нэг Япон бол үхэх гэж байгаа юм шиг л одоо өдөржин хагас үсэнд амардгүй юм гэв үсттэй те. Шүн мөн унтдаггүй юм гэв үсттэй. Тэгэл энэ маань энэ ажлууд чинь Монголын ард түмэнд ингээд хувьцааных нь өгөөж болж орж ирээд эхэлчих байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ бүр ингээд давуу талын ингээд дурдвч барагдчихгүй. Гэвч одоо энийг одоо болтол хийхээс цааргалж байгаа нь бас маш гайхамшигтай, гайхалтай. За сүүлийн хоёр асуулт түрүүн та нөгөө хувьцаат компани болоход гэр бүлийн компаниас илүү өрсөлдөх чадвар сайжирдаг гэсэн бизнес нэг ийм ойлголтууд байдаг. Харилцагчтайгаа одоо тийм belonging, relatable буюу юм хамааралтай зүйл үсэх ёстой. Тэгжиж чиний брендийг хайрлнаа гэдэг. Бизнесийг бол одоо өөрийнхөө фанатуудыг цуглуулахын нэрээ өөрийгөө ойлгодог чамайг дахин шүтдэг тийм хүмүүсээр одоо хүрээлүүлэх хэрэгтэй гэдэг. Хувьцаат компани болгож хувьцаа эзэмшигчтэй болно гэдэг нь ер нь тэрний нэр мөн үү? Тэрний нэр мөн. Яагаад тэгэхээр бизнесийг хүн хийж гинэ гэдэг чинь эргээд одоо за магадгүй хиймэл оюун ухааны нэг аппликейшн хий л да. Тэр аппликейшнийг чи хүмүүс ашиглаж иж л мөнгө олно. Тэгэхээр бизнес гэдэг дандаа хүмүүстэй харилцсан ийм шүтэлцээ гоё үгүй шүү дээ. Монгол харилцан шүтэлцээнд л оршихын нэр ихгүй юу. Тэгэхээр хувьцаагаа гаргаж ийн гэдэг бол харилцан шүтэлцээнийг улам баттгаж гинэ л гэсэн үг. Одоо эхлээд нөхөр болон дараа нь анд барилцсан, анд бололцсон гэж ярьдаг шүү. Тэгж байгаа л хэрэг. Тэгэхээр би бол мандал даатгалыг тухайд бас өөрөө хуваараа үүсгэн байгуулаад гадны түншүүдтэй байсан. Дараа нь тэднийг одоо худалдаж авч хувьцааг нь аваад тэгээд олон нийтэд ингээд хувьцаагаа гаргасандаа бол байнга одоо зөв хамгийн зөв шийдвэр байсан байхгүй. Олонтойгоо явж л бизнес босдог. Төрийн тендер мендрийн шахаал хийдэг юм ба шүү дээ. Ер нь бол би одоо төрийнхэнд хэлээд байгаа. Одоо Монголын төр чинь хамгийн том худалдаа авагч. Хэдийн их 80 төгрөгийн тендер өгдөг гэж байгаа. Тэн дээр тэр нөө заавал та нар хувьцаа гаргах шахалгүйгээр зүгээр тендер авж байгаа компани бирж дээр гарсан хувьцаат компани байвал давуу тал болно гэж хуулиндаа ганцхан заалт оруулахад л энэ төрөөс тендер авдаг компаниуч бүгд хувьцаат компани бол бүх тайлын ил бол бүх авилгал дуусна. Яг бол хувьцаат компани ч авилгал өгөхгүй. Бүх юм санхүүгийн тайланд бирж дээр ил байгаа юм чинь. Авилгалтай тэмцээгээд одоо бид нар 36 жил яриад учраа болохгүй сууж штэ. Тэгвэл төрөөс тендер авдаг компани хувьцаат компани байвал давуу тал болно гэж зоогоод өгч. 10 жилийн дараа ихэд төрөөс тендер авдаг том компаниуч бүгд хувьцаат бол.
Хувьцаат компани угаасаа авилгал өгөхгүй. Ингээл гих мэтлэн ингээд энэ хөрөнгийн биржийг хөгжүүлснээр одоо хичнээн манай асуудал шийдэгдэх чөтгөр бүүмэд. За та сая энэний өмнөх одоо хариултан дээр хэллээ. Энэ тэтгэврийн реформ хийгдэх маш олон нөхцөл бүрэлдэжээд тэрний үр ашиг нь ингээд тодоос тод харагдаад байхад өдөг болтол хийгдэхгүй байгаа гайхаж байгаагаа хэллээ. Гэхдээ өнөөдөр ажлын талбай дээр гарч байгаа ажилтан болж одоо очиж байгаа залуу хүн ба түүнээс дээш насны хүмүүс тэтгэврт гарсан хойноо сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа бол та ямар үйлдэлүүдийг хийгээсэй гэж зөвлөх вэ? Гэхдээ нэгдүгээр тэр одоо нэг тийм манай нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам гэдэг баг тий. Хүн 10% төлдөг шүү дээ нийгмийн даатгалт гэж ярьдаг. Тэгээ би бол үгүй шүү дээ 21% гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр 21% гэдэг нь зөв юм. Ажилтны төлж байгаа 10%, ажил олгочоос нэрийн өмнөөс төлж байгаа одоо 10% гэдэг 21% болдог. За энэ ямар очиртай юм гэхээр дэлхийн олон улсын одоо нэгтлэн бод хүртгэлийн стандарт гэж байдаг. За энэ стандартын дагуу ажил олгогчийн зүгээс ажилтны өмнө төлж байгаа тэр 11% чинь цалингийн зардал бүртгэдэг. Тэгэхээр дэлхий энийг цалингийн зардал гэж үздэг байна шүү дээ. Олон улсынхаа стандартаар. Энийг Монголын нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны 3 хүн суучаад үгүй наа чин яагаад 10% төлдөг юмыг 20 гэж яриад байгаа гэж ярил утгагүй зүйл. Тэгэхээр та цалингаасаа сар болгон 21%-ийг төлж байгаа байхгүй юу? Яагаад бол та компанийнхаа ерөнхий ябоос ч асуугаарай. Энэ надад би өөрөөсөө бол ингээд суудгуулаад төлж байгаа. Байгууллагаас бас ингээд 10% төлдөг юм байна. Энийг юу гэж бүртгэдэг юм бэ гэхээр хэл. Наа чи цалингийн зардал гэж бүртгэнэ. Тэгэхээр энэ нөгөө хүний төлж байгаа юм. Тэгэхээр би хүн амын орлогын албан дотор 10% төлдөг байсан. Одоо цалингаа нэмүүлж болох байсан шүү дээ. Цалин нэмбэл 20% авдаг болчлоо. Тэ сангийн сайд жавхлангийн үед хийсэн буруу өөрчлөлт. Одоо энэ хулгай зэлгийн төрөөс одоо хулгайлдаг тэрбумтнууд нь дэндээд хүн шудраг хөдөлмөрлөөд цалингаа жоохон өсгөөд нэг 10 сая төгрөгийн цалин авчих ихээр 20% дотортой болгоо хийсэн шүү дээ. Ийм л буруу юм хийж байгаа улсууд шүү дээ. Шудраг тал руугаа зөв хөдөлмөрлөлийн явъя гэж байгаагаар дайраад байгаа байхгүй Монголын төр. А нөгөө талд хулгайч дээрэмжтэй барьж чадахгүй гэж. За ингээд 10 хүн ам нэмээд 21% нийгмийн даатгалт төлчихөж байгаа байхгүй. Ингээд 31% болж байна те. Энд чинь дахиад нэмээд одоо нөт 10% төлж байгаа эцсийн хэрэглэгч. Ингээд 40-50% болоо явчихж байгаа. Тэгэхээр энэнийг юунд хариуцлагатай бай. Одоо 27 онд сонгуул болно. 28 онд сонгуул болно. 32 онд сонгуул болно. Энэ мөнгөө өөрийнхөө энэ мөнгийг шаардаж олж аваа. Энэ Монголын төрөөс. Тэгээ таны энэ мөнгөө сан болж арвичаад хөрөнгийн бирж дээр топ 100 компани хувьцаа болж иж таны үр хүүхд шудраг нийгэмд үлдэн шүү. Тэ? Тэгэхгүй бол одоо ингээд чинь одоо нэг сайхан 30 настай 5 ширхэг залуу гадаадд ч юм уу дотоод боловсроод ирлээ бизнес хий. Ямар орон зай вэ? Бүх орон зай эзлэгдээд дууссан шүү дээ. Тэ? Одоо даатгалт жишээ надтай үзээд хэцүүлэхгүй яг үнэндээ. Жишээлбэл. Тэнгүүд ямар боломж вэ гэхээр даатгалын бизнесийг ашигтай гэж үзчихвэл мандал даатгалын хувьцааг авчих л та. Манай одоо 2 даатгалын компани Тэнгэр даатгал хувьцаат гаргацсан ш сая. 2 жилийн өмнө 2 жил болох гэж байна. Тэнгэр даатгалын хувьцааг л авчаач та. Яахын тэр менежментийн нээч. Тэрийн нөгөө энэ тэнгэрийн захирлууд л тэгэл өдөржин шүнж хийгээл. Та тэнд хувьцааг нь авчаал ингээл хөвтөж явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл тэтгэврийн сангаараа дамжуулаад авах боломжийг шаардах хэрэгтэй гэж. Нэгдүгээр өнөөдөр Монголын залуучууд бас өөрсдөө төлөө явъя. Тэгэхгүй бол өнөөдөр 20 эдтэй залуучууд та битэрийн мөнгийг төлнө. 40 жилийн дараа. Тэр үед нь долларын ханш нь 10,000 төгрөг болчихсон. 20,000 төгрөг болчихсон. Тэ? Нөгөө Монголын төр нь баруун солгоогүй төгрөг гэдэг энэ үндэсний ганцхан валюттай шүү дээ. Манайх төгрөг гэдэг эзэн Чингисийнхаа зургийг залцсан. Энийг л бид хайрлж нандинах хэрэгтэй. Энийг үнэхээр хүндэлдэг учраас баруун солгоогүй хэвлж ингэж цацсаар байгаад 20,000 30,000 гуулгаа хийчихсэн. А тэр үед чинь та битээр одоо нэг цалин хийдчихэд энэ хэдэн сая төгрөгийн цалин аваад нэг сая төгрөгийн нийгмийн даатгал төлдөг байсан бол тэтгэврт гарах үедээ 5 саяыг аваад эхлэхтэр чи яах юм. Нөгөө инфляцаасаа болоод тэгэхээр дахиад ийм үүрдийн үхлийн хар нүх шиг юм руу ингээ орох гээд байна шүү дээ. Тэгэхээр энийг шаардаа мөнгө хэвлүүлэхийн зогсоо тэтгэврийн үг нь хоримтлал болов. За тэгээд тэр дээр үе инфляцийн зөрүү гарцсан хүмүүсийг бол төсөөр хаа гэж 7-8 жил болох юм байлээ л дээ. Тэгээд Монгол хүний одоо бас нас чинь хөөрхий зайлвал богино учраас тэгээд нэг утахгүй
Япончууд ч урт настай байсан бол одоо 20 жил төсвийн алдагдлалд орно гэдэг. Тэгээ бүгдээр өвхөд дуусна үсттэй. Ингээд засчаал гэдэг байгаа байхгүй. Тэгээ энийг юу ч ойлгохгүй. За тэгээ нэг дэх зөвлөгөө, хоёр дахь зөвлөгөө. За энийг хүлээлгүйгээр хуримтлаа үсгээ. Цалингаасаа 5-10% одоо тэгэл өөрөө бие дааж хийл гэж байгаа. Өмнө нь бас хэлсэн шүү дээ. Мөнгөтэй холбоотой хоёлаа ярихад 8-аас 12 жил хуримтлаа болгочихсон байхад тэр хугацаанаас хойш бол ерөөсөө өөрөө ажиллаа хийгээд эхлэндээ тэр мөнгө чинь гэж хэлсэн. Тэгэхээр нэг бас хэлсэн одоо 45 настай гэдэг одоо өнгөрлөө ингээд дуусъя гэж бодож байгаа юм бол 12 жил амьдрахгүй байх гэж байхгүй. 12 жилийн дараа дахиад нөгөө саяны хэлдгээр инфляцид эдэгдсэн хөгийн тэтгэврээ аваад сууж явахгүй тулд 45 настай ч гэсэн хуримтлаа эхлэх ёстой гэдэг бас хэлмээр байна. За ингээд сонирхолтой ярилцлага бас мэдээлэл өгсөнд бас хоёулаа ярианаас хүмүүс нэгийг тунгаасан байх гэж найдаж байна. Баярлалаа.